10 хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хичээл сургууль орохдоо зэрэгцээд хүүхдүүдийн хувцас, дэвтэр, ном гээд хэрэгцээний зүйлсийг бэлдэж эхэлдэг. Энэ үеэр зарим дунджаас доош орлоготой олон хүүхдтэй эцэг эхчүүд хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг. 34 настай ганц бие ээж Мандухай 10, 8, 6, 1 настай 4 хүүхэдтэй. Түүний хувьд сарын орлого нь 800 мянган төгрөг хүчээр 3 хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлдэх болон хүнсний хэрэгцээгээ худалдан авахд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг байна. Бид чинь баг маах идэггүй шүү дээ. Илэг гиз мэцэдэл. Илэг нэг 2 мянга гэл. Жохоо маах авчдгийг. Тэгэл тэрүүгээр баг сар болчихдог шүү дээ. Бандангийн ер нь бол маах бид дөрөвч баг мах идэхгүй байна. Солонгол багдаал нөө бантай ич өгч байгаа махаар. Дэвтэр, үзэг, тэгэл цүнх, форм, гурван форм авна шүү дээ. 3 сургуулийн хүүхд. Хүүхдийн мөнгөтэй нь ер нь хөлцөх болов. Хөлцөхгүй. Тэгэл ингээл ер нь өөр тавьчихдгийг. Тэгэл зээлнээ хорно. Хүүхдийн мөнгө буухаар өгье гээл хүмүүсээс мөнгө зээлэл түрээс мөөсөө өгдөг. Мөнгө цуглуулдаг. Тэгэл ерөөсө цуглуулад боолж өгөхгүй нөө юм үнэтэй болохоор. Тэгэл ерөөс хэрэглээнд явчих. Тэгэл нэг гэр оронгийн мөнгө цуглуулж чадахгүй бол. Тэрбээр сарын 500 мянган төгрөгөөр нийтийн байрны нэг өрөөг түрээслэн 4 хүүхэдтэйгээ аж төрдөг. Мандухай 4 бага насны хүүхэдтэй гэдэг шалтгаанаар ажил хийлгүй, хойс суудаггүй. Тэр заримдаа барилгын туслах ажил болон найрны хоол хийж бага хэмжээний орлого олдогч амжиргаагаа залгуулахад хангалтгүй байдаг байна. Тэгээ барилгын цэвэрлэгээ бас хүүхдэд аваад явна шүү дээ. Жижиг тэрэгэн дээр түрэл тэрэг нь одоо баг эвдэрлээ. Явсаар гад. Тэгээ том нь их чинь гадаа хараал. Тэгээ сүү памперс момсыг аваа явчихдаг. Нийтийн байранд амьдраа 4-5 жил болж шүү. Түрээс жоохон ганц 2 янаар хитэрчээр ингээд хөөгдөд идэх байхгүй байраас. Амар хэцүү. Тэгээд ингээ хөөгдөнгүүтээ өөр байр хайнгууд хүүхдэн авахгүй гэдэг. Тэгээ би бүр нэг өдөр сэтгэлээр унаа шантраад бүр 4 хүүхдэд дагуулад өдөрж алхаад халуун наранд алхаад байр хайгаад гэсэн чинь хүүхдтэй хүн авахгүй гэдэг. Ерөөсөө хөөгдөж амьдрна гэж юу гэдэг. 4 хүүхдэд би тавч дандаа хөөгдөж байгаа юм чи. Тэгэл түрээсээ өгөхгүй хэд хоног хэтрүүлжүүл зайлаараа гэл. Эсвэл хүүхд чинь шуугаад байна гэл. Гэл амар хэцүү. Хүүхд юм би чинь тоглоо шууг штт. Тэгээ би тэр өдөржигөө байр хайчаад ерөөсөө сайт руу хандаад үзүүл яах вэ? Монголчуудаас нэг хандив уугаа үзүүл яах вэ? Ядаж ганц хашаатаа болчих гэж бодод. Тэгжил ханц. Мандухай айлын ганц охин хамаатан садан ах トゥ цөөн учир түүнд тусалцаа үзүүлэх хүн ховор байдаг байна. Мөн түүний 4 хүүхдийн наав салгаад явсан ба санхүүгийн тусалцаа тогтмол үзүүлдэггүй хүүхдүүдтэйгээ уулздаг байна. Олон жил 4 хүүхдэд дагуулan нийтийн байраар гэр хийж явсан ганц бие ээж Мандухай хашаа байшинтай болж хүүхдүүдэд чөлөөтэй тоглуулах мөрөөдөлтэй болохоо бидэнд хэлж байлаа.